Мөрөн сумын хог аяллаа цэг маань 2025 онд одоо хогийн цэгийг ландфиллаар дарж болох ажил маань хийгдсэн байгаа. За өмнө нь бол хогийн цэг маань ямар байсан бэ гэхээр бол байнгын одоо шаталт уугалт явагддаг байсан байгаа. За одоо иргэд бол одоо дуртай газраа хогоо аваачиж хаян заавар зөвлөгөө байхгүй хаана хог хаях нь одоо ингээд явж байгаа нэг газар аваачаад тасгачдаг ч юм уу одоо тийм асуудлууд маш их байсан. Хог хаягдал тархсан. За хогийн цэг маань 10 га талбайд бол хог хаягдал нь тархсан. За одоо нэг цэг дээр авч исэн боловч бас бус газар бол хог хаягдал их хэмжээнд үүссэн байсныг бол одоо 10 га талбайг нь бол бүрэн хог хаягдлыг нь цэвэрлэж за 2.8 га 2.4 га 1.8 га хэмжээтэй бол 3 ландфиллийн талбайг бол хийсэн байна. Одоогийн байдлаар бол хог хаягдлын цэг маань бол ямар ч одоо шаталт байхгүй яг заасан газраа бол энэ талбайн чиглүүлэгч хог хаягдлыг хаана авах газрыг нь зааж өгөөд яг эмх цэгцтэй буулгаад өдөр тутамдаа төрөлтөө хийлгээд шороогоор бол уучих ажлыг 7 хоног тутамд хийж бол хог хаягдлын цэгийн ажил маань гүйцэтгэгдэж байна. За Мөрөн сумын хогийн цэгийн ажил хийгдэж дуусны дараагаар хуваарийн дагуу байгаль орчны газраас өнөөдөр хян шалгалтын ажлыг хийж байна. Хян шалгалтын хүрээнд бол хогийн цэг дээр энэ тэнд хайсан хогийг иргэдээс мэдээлэл авах, иргэд өөрсдөө болон аж ахуй нэгжүүд өөрсдөө хогоо ачиж ирж байгаа аж ахуй нэгжүүд дээр бол хян шалгалтыг тогтмол хийж байна. Төвлөрсөн хогийн цэгийн ашиглалтын байдлыг Экоерн компани маань хариуцж байгаа. Экоерн компани дээр болохоор хян шалгалтын ажлыг бол тогтмол хийж зөвлөмж мэдээлэл албан шаардлагыг бол өгч ажиллаж байна. Хог хаягдлын цэг маань бол одоо ингэж ландфиллийн аргаар устгадаг бас эмх цэгцэндээ орсог ийм байгаа үед одоо иргэд та бүхэндээ уриалахад яг хог хаягдлаа мэрэгжлийн байгууллагаар ачиж тээвэрлүүлж зориултын газарт нь хайж бай. За хогийн цэгээр нэвтрэхтэй та бүхэн яг чиглүүлэгчийн зааж өгсөн талбай дээр хог хаягдлыг асгаж байгаараа мөн одоо яг хог хаягдлыг одоо энэ тэнд хаях далан болон бус газар хайсан зөрчлүүдийг бол хилдэг байя, мэддэг байя, иргэн бүхэн мэдээлэгч байя гэж уриалж байна.